Сайн байцгаана уу өрхөм сонсогчдоо, урлаг соёлын редакцаас хэрэглэн бэлтгэдэг ардын хөгжмийн сан нэвтрүүлэг маань эхэлж байна. Хэдийн удаад хөгжмийн зохиолч, Алтан уураг хамтлагийн анхлагч, продюсер Баатрин Эрдэнэттэй уулзж байна. За чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу. Радио сонсож байгаа нийт сонсогч нарт энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр манай сонсогчдод бол Эрдэнэтийг Алтан уураг хамтлагийн анхлагчаар нь илүү сайн мэдэх баха. Энэхүү хамтлаг маань бол одоо үндэсний хөгжмөөр ардын уламжлалт, дарга барилыг орчин үеийн дуугаралтай хостуулан фольк-рок мөн этник хэлбэрээр уран бүтээлээ төрөвдөг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр үгээрээ ч одоо өөрийнхөө орны төдийгөө бас энэ гадаадын сонсогчдын одоо анхаарлыг татсан юм сайхан хамтлаг байгаа. За хамтлагийн одоо урын санд бол одоо Эрдэнэтийн маань найруулсан зохиосон олон сайхан бүтээлүүд байдаг. За сүүлийн үеийнх нь одоо зохиож байгаа дуунуудыг бол одоо сонсохоор ардын одоо уламжлалт дээр тулгуурлаад их сайхан бүтээлүүд төрөвж ин л да. Өөрөө ирэхгүй юм чад ямар ардын дуу илээч гэж бодогдохоор тийм өнгө аястай сайхан дуунууд төрөвсөн байна. Ер нь манай зохиолын дуун дотор бас тийм ардын өнгө аястай дуунууд байдаг шүү дээ, тийм ээ. Тэгээ эндээс одоо бас улбаалan ийм сайхан орон зайд бас энэ өвөрмц зохиол бүтээлүүдээрээ дуугаараа бас нэгэн сонин өнгө төрхийг бий болгож байгаад бол бахархаж байна л да. Тэгэхээр Эрдэнэтийн дуунууд гэдэг юм бол уул ус хамтлагийн дуусан дуунуудаас бас сонсогчд маань хэдийнэ мэддэг болсон байх. Тэгэхээр яг энэ хэлбэрээр хэдийнэс гэж дуу зохиох болсон бэ? Наадмаар хийсэн өвгөө тоглолт, үндсэндээ яг тоглолт болгоод өвг гэж нэрлэлсэн. Тэгээд ардын дуу шиг хэв шинжтэй дуунууд бас нэг хэсэг ингээд зохиогч байгаа. Ер нь за нэг 90 он жоохон даваал тэгэл ерөнхийдөө энэ урсгал чиглэл бол ингээд хаягдцсан. Энэгээр уран бүтээл хийхгүй болоод мөн бас ардын дуунууд бол дандаа нэг юм фонограмтай ингээд явах гээд байдаг. Тэгэхээр яг ардын цөөхөл хөгжимтэйгээ яг нэг юм унисон ингээд бүгд нэг юм чигтэй ингээд гоё ингээд савлаад чиглээд гэдэг юм уу те. Ингэж тоглодог энэ арга техникийн гэсэн үүснэ бас хаягдаад гээгдээд байгаа. Тэгэхээр надад бол энийг заавал нөгөө сонсогч нартай одоо юу гэдгийг ийм байх ёстой гэдгээр биш. Эзлгүй бид энийг авч үлдэх ёстой. Энэ чинь нэг төрөл учраас тэгээ энэ төрлөөрөө уран бүтээлүүд хий гэж бодоод бүр яг зориод энэгээрээ одоо ийм цуврал байдлаар бүр хийхээр төлөвлөд нэг жилдээ нэг наадмаар цагаан сараар нэг иймэрхүү төрлийн дуунуудыг хийж гэж бодсон. Эрдэнэтийн хувьд бол хөгжим бүжгийн сургуулийн Яочин хөгжмийн ангиар төгссөн шүү дээ. Өөрөө үндэсний хөгжмийн ангид бол багасаа суралцсан. За тэгээд төгсөөд бас энэ Алтан уураг гэдэг энэ сайхан үндэсний хөгжмийн цөөхөл хамтлагийг бий болголоо. Ингээ ерөөсөө үндэсний хөгжмөөсөө салалгүйгээр л өдөө хүртэл уран бүтээлээ төрөөд явлаа шүү дээ, тийм ээ. Дан хөгжмийн бүтээл гэхээр өөрт чинь бол илүү ойр бууж байгаа л да. Ягаад гэвэл өөрөө хөгжимчин хүн учраас. Дуу гэхээр бас нэг арай өөр. За дээр нь үгээ өөрөө зохиогоод тэгээд аялгаугаа хийнэ гэдэг бол. Чиний дуунуудын үгнүүдийг ингээ харж байхад бол яг ардын дундны үг шиг, тийм ээ, айхооч гэдэг юм уу, одоо дууланханч гэдэг юм уу. Тэр ардын дунд байгаа тэр маниар байгаад байгаа байхгүй юу? Зохиолын дууны шүлэг бол нэг өөр шүү дээ, тийм ээ. Ардын дууны шүлэг чинь бас нэг өөр шүү дээ. Би ч нөгөө нэг Яочингоос нэгдүгээр ангиас бол төгөлдөр ураар явсан шүү дээ. Тэгээд ингээр ерөнхийдөө нэг бүхэл дуу хөгжмөө сонгодог суурьаар эхлэе. Тэгээ ардын ингээд тэгээд нөгөө нэг ээж маань болохоор Монголын одоо хамгийн анхны мэрэгжлийн Яочи хөгжимчдийн нэг. Тэгээд аавтай хамт гэрт ингээл найз нөхд нэрэл хүмүүс найрлал цэнгээд явхаараа ардын дуу ээж хөгжим тоглоод аав дуулдаг. Тэгээд ингээд яхаар угаасаа надад ингээд наалдаал багваагаар ингээд яваа. Тэг өөрийнхөө хийж байгаа уран бүтээл ардын урлагтаа яалчгүй ингээд уялдаатай байдаг болохоор тэд нар чинь ингээд шингээл байдаг юм байл л дээ. Тэгээд тэрийг ингээд эрэлхийлээд гаргахтаа нөгөө таны хэлдгээр өгүүдийг тэр бол би нэлийн ач холбогдол үүсгэж бичсэн. Яагаад тэгэхээр нөгөө биднээс нөгөө нэг тэр үг гээгдэж ингээд биднээс ингээ холдох гээд байдаг. Нэгдүгээр, хоёрдугаар нөгөө нэг кирилл үсэг рүү бид ингээ шилжиж оронгууд
бидний нөгөө нэг энэ хиллэлийг одоо гадныхан сонсохоор хатуу сонсогддог гэдэг юм яг үннийг хэлэхэд бол монгол хэл бол маш зөөлхөн хэл. Ягаад тэгэхээр бид нар хөдөө очиод яхад жишээ нь хөөе хүүхдээ гэж дуудах, хөвөн минь гэж дуудах тэ хөөе дуулж байна гэх юм дууланхан суундаа сууж ийн гэд яг амьдрал дээр хүртэл ингэ зөөлхнөр дандаа яригддаг байсан. Тэгээд тэр нөгөө кирилл үчиг ингэ шилжигчэнгүүд нөгөө юмнууд ингээд гээгцээр хагаад бидний одоогийн хэл ингээ хатуу болчиход байгаа. Тэгэхээр бид нар нөгөө нэг би албаар тэр үгнүүдийг зарим нь бол бүр нэлээд тийм ахуй маягийн хэллэг үуч юм уу шингээж юм. Тэгээд тэднийг ингэж онцолж оруулж өгөх нь өөрөө тэр дууг одоо илүү агуулмжинд нь хүмүүсийг барихад ойлгуулахад чухал гэж бодож хэлсэн юм л да. Одоо сонсогчтой хоёлоо энэ уул ус хамтлагийн дуулсан гоёо гэдэг дууг нь хөргөл л да. Тэгэхээр энэ дууны одоо ая химэлний өөрөө ирэхгүй би ингээд нөгөө сонсонгууд л биелэмээр санагдаад байгаа байхгүй. Тэгээд дууд биелгээ болов гэж бодгодмаар. Тэснэ баруун талынхаа одоо ардын дууны шинж хэв маягийг шингээч гэсэн юм дуу шиг санагдсан л та. За тэгээд мэдээж дунд нь тэр гоё уртын дууны тэр гоё шуранхаад оруулаад ирэхээр үнэхээр одоо гайхалтай сонсогдож ирсэн. Тэгээд бүжих гэдэг дээр бол бидэрт одоогоор ирсэн хамгийн одоо хадгалж үлдсэн соёл бол яг баруун Монгол тал руугаа тэг биелгэн дээр үлчээд яг магадгүй эртний монголчууд маань бол эрдэнэ тойрон бүжин бидний төв алхахын тухай үед ямар бүжиг үсэн бидэрт одоо яг нэг ингээд барьцтай ховор байгаа учраас тэгээд баруун Монгол ардын биелгээний тэр химнэл бол одоо юу гэдгийг хамгийн стандарт хамгийн шилдэг тэр нэг химнэл шүү дээ. Ганцхан бие ашиглаад биш маш олон хөгжмийн зохиолч уран бүтээлчид янз бүрийн байдлаар тэрийг ингээл ашиглаад гэдэг. Тийм болохоор яг тэр суурь юуг бол би заавал алдахгүйгээр албаар тэр химнэлийг шингээгээд тэгээд аялгуулж гэдэг нь болохоор нөгөө одоо тэр зүйн ардын урлагийн хамтлагуудын дуу хөгжмийг бол хүмүүс зөвхөн юм сонсогчийн байр сууриас ингээд сонсоход одоо юу гэдэг манай алтан уургийг ч гэдэг юм уу бидний найз нөхдийн одоо өсөгдөн аруулдаг гэдэг хамтлагуудын дуу хөгжмүүдийг бол хөвчлэн сонсогчийн байр сууриас тэгэнгүүт миний одоо зорж хийгээд байгаа уран бүтээлүүд бол хөвчлэн хамт дуулах хэрэгтэй гэдэг дээр. Тэгээ зөвхөн сонсогчийн байр суурь. Тэгэхээр нөгөө гоёог дуулах гэдэг талаа жоохон түлхвээр илүү аялгуулаг болгож тэгээ илүү ойр болгож тэгээ үг нь бол мэдээж хэрэг Монгол орныгоо магтах одоо магтаалын төрөл бол тэрийгэ шингээгээл дуулалт руу шингээж өгөөд тэгээд үндсэн одоо бүтцээрээ бол тэр чинь Монгол орноо магтаж байгаа Монголыгоо гой сайхныг магтаж байгаа учраас дунд нь уртын дууныхаа чингүүдээр шингээгээд ер нь нэг юм цогц тэр гоёо гэдэг дууг Монгол хүн вэ нөө гадаад өмнө ертөнцийн хаа нэгтэй хүн сонсоход Монголыг ингээд эндээс нэг ирэхэд за ийм бүжгийн хэмнэлтэй, ийм дуу хууртай, ийм айдантай, ийм нутаг устай юм байна гэж ойлгосоо гэж хийсэн зохиол. Сонсогч гэж чи түрүү ярьлаа шүү дээ. Сонсогч байх сонсоод өөрөө ирэхгүй дагаад болох хоёр өөр шүү дээ тийм ээ. Хүн бол сонсоод энэ гоё дуу юм байна гэдээ явна. Өөрөө дагаж дуулаад зүрх сэтгэлээр мэдрэхээр бас нэг өөр мэдрэмж төрнөө дээ тийм ээ. Тэгэхээр ардын дуу гэдэг бол яг л тийм байдаг. Бид нар бол ямар ч ардын дуу дагаал дуулдаг шүү дээ тийм. Тэгэхээр Эрдэнэ нутгийн дуунууд бас яг тийм хэв шинжийг агуулчихсан. Үнэхээр одоо ард түмэнд хүрэхээр за хүн бол бараг сүулдэ эн чинь тийм ардын дууштай гэж явж явах ч жишээний болохоор ийм сайхан дуунуудыг бүтээсэн байна л да. Эрдэнэттэй хамтран ямар уран бүтээлчид оролцож байна. Энэ гоёо дуун дээр бол
ардын одоо уртын дуучин Алтан жаргал байна тийм ээ. Эрдэнэ чимэг байна. Наран дулан байсан. За тэгээд цаана нь бол одоо үндэсний цөөхөл хамтлаг бас байж гин тийм ээ. Энэ удаагийн өв гэдэг тоглолтынхаа эхний одоо наадмаар эхний хийсэн тоглолтод бол Алтан жаргал, Эрдэнэ чимэг, Дашним гэсэн дуучид. Наран дулан бол яг продюсерлж байгаа дуучин Зун продакшны маань дуучин байгаа. Энэ уран бүтээлч бол цэргийн чуулгын маань цөөхөл, үндэсний цөөхөл хөгжимчд хамтарч тоглолтод орсон. Дуучдаа ер нь өөрөө сонгов. Тий, яг тэгсэн яг одоо цагтаа болохоор ардын одоо Алтан жаргал маань бол яг ардын дууг бол хамгийн их одоо олон хүн түгээж чадж байгаа дуучин. Эрдэнэ чимэг маань ч гэсэн бас яг өөрийнхөө тэр Дашны мөрөн гэсэн үнгаясаар чим ардын дурдлагыг ингээл өөр өөрсдийнхөө замаар чигээр ингээ хүргэж байгаа уран бүтээлч болох ихний ээлжинд бол яг энэ уран бүтээлч нартай санал тавиал хүргэсэн. Тэгээд дараагийн уран бүтээлч нь бол ингээд өөрчлөгдөд. Тэгээд яг таны аль төрөний хэлдгээр нөгөө ардын дуу юм шиг хин нэг нь санагдчил байвал миний зорилго нь тэр юм дээр ингээд миний нэр тэрний ард дурддахгүй байх тусмал зүгээр болчихж байгаа. Бусад уран бүтээлч нь дуу хөгжмийн зохиолч нар маань ч гэсэн ингэ хийгээсэй гэж бодоод байна. Яг ардын дунд бол байдаг те ингээд цаг хугацаагаа туулаад ингээд хин нэгэн хүн тэр чинь зохиолсон болно шүү дээ. Дуур бол тухайн орныхоо ардын үг ингээд сонгодог болоод явцсан. Тэгэл одоо бусад Европт бол ингээд алдахгүйгээр ингээд улам хөгжүүлээ явж байгаад адилхан бид нар ч гэсэн бас энэ төрлийг алдахгүй. Одоо миний зохиолсон дуунууд бол яг ерөнхий нэг он цагийнхаа явах юм бол за нэг манжийн иргэшил байсан үеэс нэг хаашаага үеийн нэг айдан дээр ер нь яс нэг бидний мэдгэжсэн Чингис хааныхаа үеүүд их Монгол улс, ханган Монгол улс хүмүүчүүдийн үеийн бас айдангуудыг бас нэлээд жоо судлаад тэр талаар бас дуунууд тэр хийгдэж байгаа. Тэгэхээр бидний үе үедээ ингээд өөр дуу хөгжмөд байсан тэрийгээ бид ингээд сэргээгээ шингээгээ цааш нэг хөгжүүлээд хаяхгүй л байх нь чухал байна. Наран дулмын дуусан одоо Эрдэнэ хотын үг ая явсандаа хөө гэдэг нэг дуу байна л да тий. Тэгээ сонсож байхад бол үнэхээр одоо нутаг ус ахын дүүсээ санагдсан юм дуу байсан. Тэгээ энэ дууны тухай хоёлаа бас сонсогчдод сонирхож ярил л да. Нэг аятай. Aalын холдоо хайртай нутаг минь байгаадаа хөө гэдэг. Яг энийг дөрвөн удаа ингээд. Тэгэхээр эн чинь хөсгөлийн юм тайгын монголчуудын маань дуулдаг дууны хэв шинжин. Одоо энгийн богино аялахыг маш их сэтгэлийн хөдөлгөлөөр илэрхийлдэг юм жижигхэн аялах, богинохон аялах ч юм уу. Эсвэл би бол энэ удаад нэг аялахуугаар ингэж хийсэн бол зарим дуунууд ч юм уу нэг хоёрхан мөрний л аялах байгаа тэрийгээл давтаад ч юм уу те ингэж яг энийг л шингээх гэж хийсэн. Тэгээд энэ болохоор өөрөө угаасаа түүх нь бол нөгөө нэг юм Америкийн баримтат кино хийдэг хүн 90 оноос эхлээл Монголд ирээл ингэ бичлэг хийгээ явж ирсэн. Тэгээд тэр хүний киноны хөгжмийг би хийсэн. Тэгээ тэрэнд орсон дуу юм. Тэгээ тэр нь болохоор яг бүр тайгын цаатангуудад байдаг нэг охин хотод ирээ сураад тэгээ эмч болоод тэгээ тайгад ч болохоор нэг эмнэлгийн тусламжууд маш хэцүү байдаг юм байна л да. Тэгээд тэр охин болохоор нэг жилдээ нутагтаа очиж нэг эмчилгээд уул нь санаагаар болдог бол тэндээ очиод амьдраад ингэчмээрээ. Тэгэхээр яалчгүй ажил нь энэ ч байдаг магадгүй тэгээд энэ тариагаал тэр нэг заавал энэ төвдөө ойрхон байхгүй. Тэгээд нөхөр нь дуучин өөр Монголд ажил хийж байгаа. Яг тэр тухайн баримт кино үйл явцтай гарч байгаа. Өөр Монголд ажил нөхөр нь хоолой явуулсан. Тэгээ энийг ингээд илэрхийлээд гарах нь бол яалч өдөр тайгын дууны хэв шинжээд тэгээд үгнүүдийн угаасаа тэр нэг юм илэрхийлэмж нь ойлгомжтойгоор тэгж гарсан. Аялгүй хитэн удаа давтагдсан ч гэсэн их өөдөнгөө тийм сайхан дуунууд
бас байдаг л да. Дан хөгжим бүтээлч ч гэсэн байж байгаа шүү дээ тийм үү. Болоро үгүй. Цаашаа одоо яаж өрнөх бол гэж одоо чихээ бүр ингээд салгаж чадахгүй сонсоод байдаг. Тэрнтэй адилхан яг энэ дуу бол яг тэгж сонссон бэ. Тэр дуучны бас дуулах арга барил их гоё байна. Тэгээ манай нараа их гоё дуулдаг. Өөрөө ч нөгөө өвөө дуучин өвөөгийнхээ хажууд бүр ингээд нэлхаасаа ингээд ховтын охин шүү дээ. Тэгээд өвөөтэйгээ хамт ингээд байнга дуу өгч юм. Тэгээд Нор Бандсван тэмцээний Гран При шагналтай уртын дуу. Яг энэ бол уртын дуучнаараа охин. Тэгээд одоо бол бит хоёр бол нэлээ өөр орчин цагийн дуунууд хийж, нартынхаа хэв шинжтэй дуунуудыг ч бас хийж л. Сүүлийн үед бас зурагтаар гарсандаа нийслэл хүүхэн гээд олон ангит киног бол манайхан бас үзсэн баха. Тэгээд тэрний дууг би анх сонсоод энэ ч одоо ямар их өргөн зайлгуутай дуу вэ гэж бодож ирсэн л та. Кино эхлэнгүүт л яг тэр саруул гээд ингээл нөгөө дахилтын тэр хэсэг ингээд явахаар их тийм чи түрэн хэллээ. За би тайгийн хэв шинжийг харуулж энэ дууг хийлээ гэж ярьж байна те. Өмнөх нь бол одоо баруун Монголын чиглэл рүү орсон. Би тэгээ энэ киноны дуу болох Жарган дуулаараа гээд Зүүн аймгийн тал руугаа хандсан болов гэж бодсон шүү дээ. Нэг барах юм шиг. Тэгснэ нэг сонсохоор буурай ядч юм шиг. Одоо Зүүн аймгийн үндэстэн ясныхаа аялгуунуудыг төлөөлж бас оруулсан болов гэж бодсон. Тийм яг таны хэлж байгаа ер нь зөв. Яг нэг чиглэл бариагүй. Гэхдээ таны хэлдгээр Зүүн монголчуудын ч юм уу нэг урагшаа монголчуудын ч юм уу тийм хөөрсөн юм бадрангуу дуунууд их байдаг шүү дээ. Тэр төлийн зүгийн. Ер нь бол Монгол улсыг төлөөлдөг юм л таалагддаг шүү дээ. Гайхалтай сайхан ууч юм. Таны хэлж байгаа нөгөө нэг би албаар тахилтаараа эхлүүлж нөгөө нэг хүмүүс шууд хоногшлолтой эхэлж. Тэгээ нэг юм өөрснөө нэг талд очсон юм шиг мэдрэмж гоё ууж юм сайхан цойроо тал тийм ээ. Үнэхээр сайхан. Тийм тэгжсэн. Наран дулан манаас дуусан байсан шүү дээ. Үнэхээр гоё дуусан байлаа. Тэр найруулга нь яг хийгдсэн. Тэгээ манай продакшны битмейкергээ орчин цагийн юугаар хэллэгээр гэж байгаа. Орчин цагийн хипхоп болон электро хөгжим хийдэг залуу тэргээр яг хөгжмөө за ийм байх. Ягаад тэгэхээр нийслэл хүүхэн кино манд өөрөө бол зорилттой юм. Ер нь бол бас залуучууд руугаа жоохон хандсан гэдэг юм одоо продюсер Orange Entertainment-ийн хэлжсэн болохоор тэрийг бас залуучуудад хүрэхийн тулд хөгжмийн найруулга яг тэгж хийгээд ардын хэв шинжтэйгээр оруулчихаар угаасаа нөгөө зүрхэнд нь зөмөр цуснд нэгээд сүнсэнд нүртлэр Монгол минь байгаа болохоор тэрийг нь жоохон сэргийгээл өгөх гэсэн зорилготой л хэлсэн. Эрдэнэтийн маань цаашдын зорилго яг энэ чиглэлээр уран бүтээлээ төрөөд авах уу маш их олон зүйл бодогдчихлоо байх л та тийм ээ. Тэгээ өшөө бодож байгаа өөр уран бүтээлүүд юм зөндөө байгаа. Тэгэл ер нь бол хийснийхаа дараа л болно нийтдээ. Ер нь бол миний Эрдэнэт Баатар Алтуур гэдэг YouTube
угаас миний дуу хөгжмүүдийг сонсч болно. Дан хөгжмийн бүтээлүүдээ бол би бол нэлээд барьж хийж байгаа. Тэр бол хайж болохгүй. Яг тэр хөгжмийн зохиолч юм бол тэр тусмаа мэрэгжлийн хөгжмийн зохиол юм бүтээх дан хөгжим гэдэг бол маш чухал том салбар. Тэрийг бол байнга л авч явж байгаа. Тэрэн дээр бодсон юм зөндөө байгаа да. Дан хөгжмийн бүтээл гэснээс ер нь хөгжмийн зохиомж ямар багшаар заалгаж ирсэн бэ? Алтан орогт байхаас эсвэл яг нь өөрөө л ингээд тэгээд хөгжим бүжиг заалж ирсэн нэг юм суурьтай. Миний анализ бол маш бог нэг жил оноо сургуульд орсон ирнэ. Энэ аяг дуртай ажил. Тэгээд тэргээрээ нөгөө хөгжмийн юмнуудыг маш их сонсоод юм дүгнэлт анализуудыг хийж тэгээд тухайн хөгжмийн зохиолч нарын юмнуудыг аяг их анхаарч сонсдог гэсэн. Тэгээд сүүлийн үед бол хөгжим сонсгоо болцсон. Яг тэгэхээр өөрөөс гарч байгаа юмыг яг өөрөөр нь гаргахыг хичээж авч байна. Тэгэхээр яг тэр суурь дээрээ юмаа ингээл гаргаал янз бүрийн туршилт тэгээд хөгжим зохион гэдэг бол яг үннийг хэлэхэд одоо YouTube гэж нэг сайхан юм гарцсан байгаа учраас тэгэл мэдхгүй юмуд бол тэндээс хараад би бол төрийн сорилт хөгжмийн зохиол үзлийн нацагт орж багш нар бол 1 жил соёл урлагийн их сургуульд сурсан. Тэгээд цаашаа даанч хамтлагийн ажлууд ингээд маш их болсон болохоор тэгээд амжаагүй. Тэгээд зохиогч нар чинь би нөгөө цомгууд эдрээ гаргацсан. Тэгээд өөрийнхөө бүтээл юмдээс ингээд багштай сонсгоод эндээс зөвлөгөөнүүд ингээд авч ирсэн. Тухайд багш нь сонсоод юу гэж хэлж ирсэн бэ чиний зохион? Алтан орогт бол их дуртай, гоё. Яг ингээд ер нь бол тэгэл өөрийнхөө л юм хий. Би бол ингээд зүгээр л юм стандарт те юмнуудаа л ингэж хийж холны хөгжим зохиолч бол өөрийнхөө л юм хий. Өөрийн гэсэн өнгөйсэл гаргах нь. Тэгэхээр тэр ялчгүй одоо ингээд орж мөрдчихсэн бас л үнэ л дээ. Одоо бүхэл хөгжим зохиолч өөрийгөө л илэрхийлжтэй өөр дотор байгаа юм аа гаргаж ирж маш их залуучууд орчин цагийн дуу хөгжим хийж байгаа хүмүүс би ингээд нот сураагүй эрххаа ингээд би хөгжим сураагүй суй сураагүй гэсээр нэ маш их гой юм хийж байгаа хүмүүс байдаг. Тэгэхээр би чи симфони бичгээгүй бол чи заавал тэнд суйст орох шиг. Чи өөрийнхөө дуртай хипхоп урсгал чиглэлээрээ гоё юм хийж гин өөрөө судлаад тэр чиглэлээ мэдчихээн тодорхой хэмжээнд тэр чинь аккорд ч юм уу те нотонд өөрт хэрэгтэй бол чи үнэхээр цаашаа хөгжих бол өөрийгөө сайн хөгжүүл тэгээ өөрөөс дотроос гарах юм л хэрвээ чи симфони бичих гэж байгаа бол хамаагүй тэр суйст очиж сурах эсвэл гадагшаа орс руу очиж сурал гэдэг. Эрдэнэтийн маань одоо бас дуурны уран бүтээлд нэг бөвэн дуу байна л да. Уртын дууч нь Наран Долон маань дуулаад Монгол Улсын гавь жижиг мөнх Эрдэнэ за тэгээ морин хурж шин цаг байсан шүү дээ тийм ээ. Эхлээд ятгатай гоё эхлээд цаашаа өрнөд яг тэр гоё аялгыг морин хуур ингээд шууд ингээд залгуулад авахд бол их гоё сонсогдчихсэн. Найруулга үнэхээр гоё байсан. Сэтгэлээ бөвүүлж байгаа дуу. Нэг 50 нас ч юм уу 60 наснаас ч юм уу өөрийгөө 18 насны минь дурсамжир нутгаасаа нэг юм хол байгаа хүн өөрийгөө ингээ аргатаад бөвүүлж байгаа. Сэтгэлээ нэг аргатаж бөвүүлж байгаа. Сэтгэл рүүгээ л хандсан дуу. Тухайн хөгжимчин дуучдын яг онцлогийг гаргахын тулд яг ихэндээ зөвхөн ятга ингэж байгаа. Ятга бол угаасаа артлын энэ дүүрэгдэх хөгжим учраас дундлын хэсгийг зөвхөн мориноор ганцхан тэн дээр тоглож байгаа. Тэгэхгүй урдтал ч юм уу дундалд артлт ингээд заавал байх шаардлага байхгүй. Тэгээ шинэ цог маань тэрнийг 16 тактикийг тоглох үедээ нэг л удаа л тоглож байгаа. Мөгөөч нэг л удаа тоглож. Энэ бүвэнд болохоор яг нөө тэгэл яг бүгд яг нэг удаагийн оролтоор ингээд гарсан. Ингээд урлаг соёлын редакцаас хэрэглэн бэлтгэдэг ардын хөгжмийн сан нэвтрүүлгээр
хөгжмийн зохиолч Алтан ураг хамтлагийн ахлагч продюсер Баатрин Эрдэнэт өргөдөн оролцлоо.